За би ер нь бүх бодолтой баг дууссан байна. Гэтэ хураа гэрэл одоо тавиагүй байгаа. Хураа гэрэл тавьсан шал өөр харагддаг тийм. За пудрын порлон байдаг шүү дээ. Эсвэл нэг юм гурвалжин үзүүртэй порлон бас байвал зүгээр шүү заяа. За бид нарт ийм гэрэл сүүдрэх хэрэг болно. Сүүдрээр нь би одоо ингэ сүүдрээ тавьсан байгаа гэсэн үг. Зөвхөн сүүдрээ тавьсан байгаа гэсэн үг. Тэгэхээр нүүр жоохон бараа харагдах гэдэг бас флашаа бас тавьсан байгаа. Энээсээ ингээд адлаа. Порлоноо ингэж барина шүү. А ийм том хэмжээтэй гэрэл тавихгүй шүү дээ. Тэгэхээр порлоноо ингээд нугална гэсэн. Энэ хэсэгтээ заавал ингэж багасгана. За гэрэл маань хаана тавьдаг вүлээ? Энэ хэсэгт. За энэ хамарны энэ өндөрлөг хэсэгт дуух. За тэгээд энэ хэсгээр бас гэрэлтэй байвал зүгээр байдаг. Бас энэ хэсгээр боيو. Ерөнхийдөө ингээд тавина гэсэн. Сүүдэр маань бол энэ нүдний төгсөл хүртэл ингээд орж ирж байгаа гэсэн. Энд ч гэрэл сүдрний уулзал байна гэсэн. Голд нь флаш авчиж байгаа. За тэгэхээр гэрлээ энэ төв хэсэгтээ тавих нь шүү дээ. За саяныхаа авсан хөнгөн товшоод явж байгаа. За доош явлаа. За хоошоо. Яг нэг уртлын цэг, хойтлын цэг, хамарны энэ угаалц хүртэл ерөнхийдөө нэг юм гурвалжин дурс гарч ирж байгаа. Тэр газар ингээд явж байна. Одоо энийг том багсаараа ингээд уусгаад хоошоо флаштайгаа уусгаад за энэ дээр энэ флашаас давхарлаад тавьчих болно. Нэг жоохон ингэ нэмчих тий. За энэ ингээд түүсэн гоё цайвар болохоор нүүр нэг зэгцтэй харагдаж байгаа зү тий. Яг нь ер нь ингэж явж болно л доо. Гэхдээ ингэж тавьчих юм бол нүүр арай л гоё өргөгцсөн тэгээд ийм зэгцтэй харагдаж өгдөг шүү. За нөгөө талд тавьчих. Энэ талд ихтэй арай их тавьсан юм шүү. За яаж. Одоо нөгөө флашныхаа багсаар ингэ сайхан уусгаад өгчээ. Нүүр дан гэрэл байх юм бол нүүр жоохон том харагдах гэдэг. Дан сүүдэр байх юм бол жоохон бараа харагдах гэдэг. Тэгэхээр гэрэл сүүдрийн харьцаа 50-50 гэсэн харьцаа 50 байвал зүгээр байдаг шүү. За энийг уусгаад. Энэ палет багтал юу нь бүгдийг тавьчихнаа гэсэн үг. Энэ өнгийн юунд ашиглах юм бэ гэхээр сүүдрээ тавьчаад нэг сүүдрийнхээ зах хэсгээр ингээд тавьчих. Одоо яг энэ цаа бор гэсэн хоёр өнгөний голтно гэсэн үг байна шүү дээ. За гэрэл сүүдрээ зөв ашиглах юм бол бултыг маань илүү гоё жинж өгдөг, нүүр илүү гоё жижиг шарагддаг гэдэг маш олон давуу талтай шүү.